Тэгэд сүүлд нь яг хэлэхэд бас яг ингээд бодит байдал дээр хичнээн ингээд тэ ингээл одоо ингээд сайн хүн болоод тэ би ингээд нийгэм төв нэмрээ оруулж ийн гэж байгаа ч гэсэн эцсийн дүндээ хүн чинь өөрөө ингээд айгу юу юм чин одоо өөрийгөө эцсийн дүндээ бодож байгаа юм чин би бас ингээд яг баланс нь олох гэж хичээдэг те би мэдээж нийгэмдээ хувь нэмэр оруулж байгаа гэдг нь миний хувьд айгу чухал ч гэсэн нөгөө эргүүлээд надад би юу өөртөө авч байгаа надад ямар үр шим байгаа ямар надад ямар өгөөж байгаа гэдгээ мэдээж боддог тэр бол ингээд заавал байх хэвээр тэгэхээр ингээд өөрийнхөө амьдралыг залууслал нийгмийн төлөө гэж явж байгаа юм бол байхгүй тэрийг ч гэсэн нөгөө нэг айгу дэнслүүртэй ойлгох хэрэгтэй гэдэг нь одоо түрүүний хамгийн ихэнд хэлсэн сайн дурын ажил хийлээ гэд чи нийгэмдээ ингээд бүх юм зарцуулаад байгаа биш харин эргүүлээд чи тэр хийж байгаагаасаа ядаж ямар чадвар сурах юм чи өөртөө юу наах гэдгээс ингээд бодож явах хэрэгтэй тэгээ ингээд бас нэг худлаа бас ингээд те би ингээд төрийн бас байгальтай ажилтдаг би нийгмийн юм хийдэг гэж би бол жишээ нь ярих дурггүй ягаад тэр эцсийн дүндээ би бас тэндээс ч өөр юм авч байгаа байхгүй тэгэхээр ингээд нөгөө нэг наанта цантай яг тэрэн дээр хүмүүсийг сонсохдоо ч гэсэн хүлээж авах өөрөө тэрийг ярихтаа ч гэсэн зөв илэрхийлэх ч юм уу те тэр ингээд бас айгу чухалаа гэдгийг бас ойлгоод байгаа.